яагаад ийм сайн зүйлсийг хийж явж байгаа юм бэ? Үнэхээр би хүүхдүүддээ өнөөдөр хоногийн хоолгүй байгаа та нар орж ирээд яагаад ийм сайн үйл хийж байгаа юм бэ гэж асууж байгаа юм. Яагаад гэдэг нь учир шалтгааныг асууж шүү дээ. Асууж шүү дээ. Та юу гэж яриадсан? Тэр үед би юу гэж хэлсэн бэхээр яагаад гэвэл бид нар олон улсын байгууллагын бид нар ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бид нар ингээд ер нь бол өстой хүмүүсийн төлөө явж байгаа мундаг хүмүүстэй энэ гэж би хариулаагүй. Тэр хүн надаас асуусан учраас би тэр хүнтэй итгэл үнэмшлээ ярьсан. Яагаад гэвэл би Христэд итгэдэг. Яагаад гэвэл бид Христэд итгэдэг хүмүүс. Бурхан бид нарыг бусдад туслахыг заадаг юм аа. Түүний дагуу бид энэ талаар одоо энэ үйл ажиллагааг явуулж байгаа маа гэдгээ би шууд хэлсэн. Яг бол тэр хүн асууж штэ. Тэгэхээр тэр хүний асуултанд би хариулсан. Түүнээс биш би тэр хүнийг юу ч асуугүй байхад нь бид нар танд ийм гой тусламж өгсөн. Одоо та манай Есүс Христэд итэг гэж би яриаг байхгүй. Энэ хоёрын хооронд ялгаа байгаа гэсэн. Тэгээд ер нь итгэл үнэмшил үнэхээр үнэн юм бол Христ итгэл үнэхээр үнэн итгэл үнэмшил юм бол Бурхан гэж үнэхээр байд юм бол бид тэрийг нуугаад яах юм бэ? Гос шударгал бодлоо тийм нуугаад яах юм бэ? Тэр чинь бид нар яг үндэ бол гэрчилж ярих тусмаа бидний итгэл үнэмшил дахиад над шиг мянган үгэнд туслана шүү дээ. Тэдний амьдралыг бас өөрчлөн шүү дээ. Тэрийг та бас өөрөө мэдээд байна тийм. Тийм болохоор бас уулна олуулаа итгэжүүл зүгээр гэж бодоод байна уу? Тэгэхээр яг таны асууж байгаа асуултыг бол би аягуусаа ойлгож байна. Та өөрөө хэлэх юм бол намайг та хүүхний хөгжлийн хичээл заангаа шашнаас урчлаад байт юм уу гэж асуугаад байна шүү дээ. Би тэр чинь юу гэж хариулж байгаа вэ гэхээр хүн улиралдаа таарсан малгай өмсөх хэрэгтэй. Би хөхөө өвлийн хүүтэнд би зуны сэрсэн малгай өмсөж явахгүй шүү дээ. Би аль болох носон малгай ч юм уу чихээ таарсан малгай өмсөж дулаах явна шүү дээ. Эсвэл би зуны халуунд би сэгийн малгай өмсчихэд яваад байхгүй шүү дээ. Улиралдаа таарсан малгай өмсдөг. Яг үүнтэй адилхан амьдрал бид нар өөрийнхөө хаана хизээ ямар үүрэг хариуцлагатай юу хийж байгаагаасаа шалтгаалж бид нар яг тэр дүрийнхаа дүрдээ бид нар орох. Жишээлбэл би цуглаан дээрээ бол би пастор хүн. Би хувь хүний хөгжлийн хичээлийг өөр итгэл үнэмштэй хүмүүст ярихдаа би хувь хүний хөгжлийн багш хүн. Тийм учраас би хувь хүний хөгжлийнхөө хичээлийг л заадаг гэсэн. Би гэртээ орчоод аав хүн. Би яг хувь хүний хөгжлийн баахан хичээл заачаал гэрлүүгөө орсон чинь манай хөө аав ирлээ гэдээ гүгдөнгөт нь гоё байж. За аавтайгаа харилцах 7 зарчим. За өнөөдөр хувийн хөгжлийн аавтайгаа харилцах зарчим ярина гэдэг нь онцгой үстэй. Манай хөө гайхах штэ. Би ороод аавынхаа дүрд аавынхаа үүрэг хариуцлагад хувирна гэсэн. Энэ бол хүний амьдралын улиралдаа таарсан малгай өмсөж байгаа мэд хийх ёстой зүйлээ хаана яг хэрхэн хийх вэ гэдэг ийм үйлдэлүүд гэсэн. Тэгэхээр та ажиллавал яг зарчмынхаа дагуу хийн. Гэхдээ мэдээж хүний одоо дотоод ёс зүй тэр одоо нөгөө integrity одоо юу гэдэг зарчмаа бол баримтлна гэдэг утгаараа байна шүү дээ тийм. Яг би бас нөгөө арай деталь болгоод энэ асуултыг илүү нэг деталь болгоод асуучихад одоо жишээ нь өөртөө итгэх итгэлийг бусдад заалаа гэхэд өөртөө итгэх итгэлтэй холбоотой яг тэр тухайн одоо сэдв нь Библиэл дээр ингээд айгүй гоё байж идэг болов яадаг бол энэ агуулга нь ер нь хэр нийцтэй вэ гэдгийг бас нэг мэдчихмээр байна л та. Та бол бусдыг хайрлах гэдэг нь Библиэл дээр бол яг байдаг ойлголт гэлээ. Энэ бол нэгэн дээр ч байх хэрэгтэй зүйл. Энэтэй бол санал нийлж байна тийм. Гэх мэтчлэн бас энэ деталүүд дээр нь яадаг вэ? Хуучин гэрээний нэг юм түүх өгдөө. Нэг Гидеон гэд нөхөр өөрийнх нь амьдарч байсан тэр улс үндэстэн харин улс үндэстэнд боолчлогдсон, колончлогдсон. За боолтолж байсан нөхдүүд нь Гидеоны израилчуудыг бол Гидеоны улс үндэстэн болох израилчуудыг бол яг тарихын зөвшөөрдөг, ургуулгын зөвшөөрдөг, хураахын зөвшөөрдөг. Хураагаад ангууд нь үржил хамаг юм дээрэмдэл аваа явчихдаг. Тийм нөхцөл байдалд амьдарч байсан. Ямар ч үсэн дэвчих боломжгүй.
За тэгэнгүүт л мань нөхөр яасан вэ гэхээр нөгөө жоохон тарьсан тариага нуугаад тий одоо нэг юм битүү өтрөм дотор ингээд гараараа цайруулаад ингээд байж байгаа. Тэгсэн чинь Гидеонд бурхны дуу хоолой сонсогдож хэлж байгаа. Тэр чинь ингээд нөхцөл байдлыг харах юм бол айцтай тий нуугдсан голчхраг гэх юм уу тийм байдалтай байж нөхцөл байдал. Бурхан Гидеонтэй ярьж Гидеонд ямар дуу хоолой сонсогдож байгаа гэхээр эргэлхийг зоригтой эрмгийн дайчин минь гэж ингэж хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр нь яасан бэ гэхээр чи бол ингэж амьдрах нуугдаж айцтай ийм ингэж амьдрах хувь тавилантай юм биш ээ. Чи бол эрмгийн зоригтой энэ өөртөө итгэх итгэлийг барьж байгуулж өгч штэ. Дотоод ертөнцид нь. Тэгээд тэр Гидеон гэдэг хүнээр дамжуулаад түүний амьдралыг бурхан бүр удирдахч болгосон байдаг. Өөрөлдөө нөгөө Христ итгэл маань удирдахч болгосон байдаг. Тэр бүр Израилийн армийг удирдах ялалтуудыг байгуулсан байдаг. За эндээс би юу хэлэх гээд нэхэр Библи хүнд бүр ингээд за шударга хэлэхэд бол магадгүй зүгээр энэ дэлхийн ямар ч итгэл үнэмшил сургаал номлол лекц сургалт юу гэдэг те тэрнээс хав илүү их хүнийг өөртөө итгэлийг нэмэгдүүлж өгдөг. Библи. За бас нэгэн жишээ. Нэг хүн нэг баян холын аянд явахдаа өөрийнхөө боолуудыг дуудаад одоо нэг боолдоо нэг талант, нөгөө боолдоо хоёр талант, нөгөө боолдоо 5 талант гэдэг өгчөө явчихж байгаа. Талант гэдэг нь яг тухайн юм мөнгөнд гэсэн. Тэгээ яг хизээ ирэх нь мэддэхгүй тэгээ явчихж байгаа. Тэгээд гинт буцаад хүрээд ирсэн. 2 талант авсан мөнгийг нь үржүүлээд өсгөөд 4 болгоцсон. Нөгөөх нь бол 5-ыг 10 болгоцсон. Тэгээ нөгөө нэг эзэн сайшаач сайн байна те. Та нар хөдөлмөрлсөн байна. Хүний өгснийг үржүүлж чадсан байна. Тэгсэн чинь нөгөө 1 талант авсан нөхөр чинь ингээд газар булчихсан байж байгаа юм. Тэгээ буцаад нөгөө 1 талант авсан хүн нь би бол энэ мөнгөж үржүүлээгүй те. Яг бол би энэ чи одоо ингээд алдчих юм бол та намайг зэмлэн штэ гэж те. Тэр үед харин ч өсгөөгийнхэн төлөө зэмлсэн байдаг. За энэ талаадын энэ сургаалт зөвлөлтэй энэ зөвлөлийг бид нар юу гэж бодож болох вэ гэхээр жишээлбэл энэ дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүн болгоны дотор өөрсдийн гэсэн потенциал, давуу тал, авьяас бэлэг, чадвар тийм ээ хүн болгоны өөрийн гэсэн тэр талант буюу онцлог авьяас бэлгүүд байждаг. Тэгээд энэ сургаалт зөвлөл жишээлбэл за буяа чиний дотор ийм потенциал, ийм давуу тал байна. Энийгээ чи өсгөөрэй гэдэг энэ итгэл үнэмшлийг Библи жишээлбэл өгч байгаа. Жишээлбэл би бол одоо юу гэдэг анх нэг 30-аад хүүхдийн өмнө өөрөө 18-стай байхдаа 30-аад хүүхдийн өмнө гараад нэг хүсэл мөрөөдлийн талаар нэг лекц уншижсэн байхгүй юу? Миний төгссөн нөгөө Баяушны сургууль маань намайг уураад ахлагангийн хүүхдүүдэд лекц уншаад өгөөч гэдэг. Тэгээ анх удаа би маш их бэлдэж байгаа л очиод ярьсан. Хамаг алганы хөлс гоож олстой хамаг сандраалтай баг өөрөө юу яриад байгаагаа мэдэхгүй. Тэгээд нэг 45 минут тийм яриад дуусгасан. Тэгэл за би ч өстой шилтэй ярьж чадсангүй тэгсэн чинь нөгөө хүүхдүүд чи үржээл баярлаа хаа өстой их юм сурлаа. Хаа та энэ миний дэвтэр дээр гар үсэг зураад өгөөч энэ тэр бүр. Тэгээд би ч бараг алхаар нүдний шилжүүлч юм санагдаж байгаа юм чи тэр үед чинь тий. Тэгээд тэндээс би яасан бэ гэхээр маш их ингэ дурам. Эхлээд би нэг тэр 20-30-аад хүүхдийн өмнө гарч юм ярихад надад амаргүй байсан. Одоо бол би 2000-3000 оны өмнө гараад юм ярих ямар ч асуудал байхгүй. Гэтэл энэ маань өөрөө надад миний тэр энэ тал дээр байгаа талантаа нээж энийг өсгөх боломжийг яг энэ үйлдэл маань тий өөртөө итгэлийг маань нэмэгдүүлж. За тэгэхээр өөртөө итгэх тал дээр детальчлан авч үзэх юм бол Библи бол энэ талаар их ярьдаг. Тэгээд Христ итгэл бол яг танд өөрийн амьдралд чинь
өгсөн учраас та бол энийг ингээд үнэн гэдгийг бол гэрчилж байна тийм ээ. За эдгмэргүнийг асуултанд хариулт авлаа гэж тооцъё. Тэгэхээр ер нь бас ингээд би бас бодоод байна л да. Монголчууд Христэд итгэлээ гэх юм бол энэ айгүй итгэмээргүй санагдаж байна. Монголчууд Христэд итгэсэн те бүгдээрээ Христэд итгэсэн Христ намайг өөрчилсөн гэх хүн болгон яриа явж чинь гэвэл энэ үнэхээр итгэмээргүй зүйл юм шиг санагдаж байна. За тэгээд угаасаа бидний хүмүүжил, амьдралыг үзэх үзэл, за тэгээд энэ амьдралын явц Христтэй Христгүй болоо л эсэ. Одоо болох л байлгүй дээ гэдг нь арай илүү итгэхэд амар юм шиг санагдаж байна л та. Энэ танд хэр үний юм шиг, үнэн байж болох үс юм шиг бодогдож байна. Би бол тэгэл одоо Монгол ахуй соёл бидний өвдөдсөс уламжлагдаж ирсэн тэр амьдрах ухаан энэ болгонд бол би үнэхээр хувийнхээ хувьд бол маш их одоо хүндэтгэлтэй хандаж Монгол хүний ялангуяа нүүдэлчдийн амьдрах ухаанд бол би биширдэг. Маш гайхамшигтай. Өнөөдөр бид нарын амьдралд тэр өвдөдсөн минь үлдээсэн тэр Монгол манай ард мэрэгэн өгс амьдрах ухаан бол үнэхээр гайхамшигтай шүү дээ. Жишээлбэл одоо саяхан би нэг зүгээр нэг судас бариад өвчөө онцлогтой нэг залуухан Монгол эмчтэр очиж байгаа байхгүй. Тэгээ тэр хүн цусны гүйдлийг сонсож байгаад онцлох нь шүү дээ. Тэгээ онцлж байгаа байхгүй. Тэгэл яг за таны цус бол нэлээд өтгөрөлттэй байгаа учраас те цусны чиргэлт тийм сайн биш байх шүү. Та кофе их уудаг уу? Тэ? Тэгээ нөгөө хайртай би кофе их уудаг. Та тэгвэл чихтэй оронд удаа амьдэрсэн. Тийм ээ би чихтэй 70-тай оронд 5 жил амьдэрсэн. Тэгтээ би кофе их уусан. Тэндээ бол уужсэн чинь нэг өөр хэрэг. Одоо та хоороо уур амьсгалтай Монголд ирээд амьдарч байгаа чинь бас нэг өөр хэрэг. Тэгээ тэр хүн надаас ингээ гуйж байгаа. Уушлаа. Та кофего байж бол хамгийн бага хэмжээнд болгоод өгөөч. Өөрийнхөө төлөө. Тэгээ би за мэдээж би өөрийнхөө төлөө очиж би хичээе. Тэгсэн чинь эргүүлээд надад гэж байгаа байхгүй. За тэгээд би танд одоо тийм ээ идэх хоолны чинь жорыг би бичиж өгье. Тэгээ юу гэхээр хоньны гүзээ зүрх шар будаа тий иймэрхүү юмнууд надад бичиж өгч. Тэгэл яагаад гэдгийг ингээл асуухаар ерөөсөө л Монгол хүний бие махбод физиологид таарсан тий тэр хоолтод явж байгаа байхгүй. Тэгээ тэр эмэгтэй бол ингээ надад амар тийм нарийн ингээ ийм учраас гэдэг ингээ тайлбар. Тэгэхээр тэр эмэгтэй хаанаас сурсан баг? Ахуй соёлоос. Бас л өмнөх үеэсээ. Ахуй соёлоос. Ягаад тэгэхээр бидний өвдөөс энэ ахуй соёл чи өөрийнхөө онцлог таарсан тий ийм амьдралын хэм маягийг алидэнэ бий болгоцсон биз дээ. За тийм учраас жишээлбэл шүү тий. За тийм учраас ер нь бол мэдээж Монгол ахуй соёл нүдэлчтэй амьдрах ухаан үнэхээр гайхамшигтай. Энэ бол би Монгол хүнийхээ хувьд үнэхээр одоо Монгол орондоо амьдарч байгаа хүнийхээ хувьд дагаж тасан зогцож амьдрах хэрэгтэй. Энэ бол миний амьдралын чухал хэсэг мөн. За тэгвэл энэ дээр Христ итгэл яагаад хэрэгтэй? Монголчууд яагаад Христэд итгэх ёстой? Христэд итгэснээр Монголоо алдчихээд байгаа юм. Бас гоё асуулт. Тэгтэл яг үнэндээ бол бүр Христэд итгэснээр Монголоо алддаг, харин ч Христэд итгэснээр илүү Монголоо хайрладаг болдог ч гэдэг юм да. Манай Христэд итгэгч нар ингэж ярьдаг. Үнэн. Тэгтээ одоо энэ дээр нэг чухал зүйлийг би заавал ягаад монголчууд бид нар Христэд итгэх ёстой юм бэ гэхээр Христ итгэл гэдэг бол зөвхөн бидний энэ дэлхий дээр амьдрах 70 80 100 жилийн асуудлыг тухай яриаггүй. Бүр цаашлах юм бол бидний дараагийн амьдралын тухай ч гэсэн ярьж байгаа. Тийм учраас дараагийн амьдрал гэдэг маань Тэнгэрийн деваачин тухай ярьж байна гэсэн. Мөнх амийн тухай ярьж байна гэсэн. За тэгсэн чинь Библи ингэж хэлж байгаа. Түрүүний л нөгөө нэг миний бас ярьсан бүх хүн төгс биш тий. Энийг бол Библи болоод бүх хүн гэмтэй гэж хэлж байгаа. Бүх хүн нүгэл үлдсэн гэж хэлж байгаа. Тэгсэн чинь цаашлаад Библи Ром гэдэг ном дээр юу гэж хэлж байгаа гэхээр харин Бурхны хүү бидэнд тэр мөнх амийг
үнгүүгээр бэлэг болгож өгсөн юм аа гэж. За тэгэнгүүт за энэ жоох гүнзгий яриа болж юм л та би ойлгож байна. Гэхдээ би пасторны хувьд, Христэд итгэж хүний хувьд энийг бол заавал хэлэх ёстой гэж байна. Яагаад гэвэл та монголчууд яагаад Иесус Христэд итгэх энэ юм байж болох юм уу гэж байна шүү дээ. Яагаад гэвэл жишээлбэл за 2 хоногийн өмнө манай 12 настай хүү Netflix-с Good Place гэдэг кино үзсэн юм байна. Тийм. Тэгээд тэр кинон дээр болохоор яаж байгаа гэхээр нэг нөхөр маш муу хүн гэж байгаа байхгүй. Уул нь бол тамд орох хэрэгтэй байсан. Тэгсэн чинь хандуураад деваажд орчих гинэ. Тэгсэн чинь нөгөө буцаачих гэдэг там руу. Тэгсэн чинь деваажд орсныхаа дараа сайн хүн болж хөврээд сайн хүн болж байгаа деваажд үлдэх гэж тэмцэж байгаа. Тэр нэг Netflix-ийн сурал кино юм байна л да. Тэмцлийн тухай үйлчилж байгаа кино шүү дээ. Тийм. Тэгсэн чинь манай хүү надаас тэгж асууж байгаа байхгүй. Мэдээж хин нэг андуурж деваачнд орно гэж байхгүй л да. Энэ бол уран сайхны арга гэдгийг би мэдж байгаа. Гэхдээ хүн сайн үүс хийснээрээ деваачнд ордгоо үстэй гэж. Тэгдэггүй. Тэгдэггүй гэдгийг цуглаан дээр ирээд манай хүү Библиэс сургаал зааж байгаа пасторудаас ч юм уу сонссон байна шүү дээ. Гэтэл монголчуудын нийтлэг ойлголт бол тийм байдаг. Хэн нэгэн хүн Тэнгэрийн деваачнд орохын тулд буян нүглийг нь дэнсэлж хагаад буян их байх юм бол деваачнд орчихно гэдэг юм уу? Эсвэл хойд насандаа илүү те сайн төрлийг олоод те буцаад одоо тэрнийхээ хүүхд болоод төрөмж гэдэг юм уу те сайн байвал гэдэг ийм зүйл хэлж байгаа. Тэгтэл яг үүндээ бол Библи бол юу гэж хэлж байгаа гэхээр хүний сайн байх муу байх гэдгээс үл шалтгаалan хүн өөрөө тэр Тэнгэрийн деваачнд орох стандартыг бол хангадаг юм аа. Харин Бурхан өөрөө биднэрт Тэнгэрийн деваачнд орох тэр стандартыг бэлэг болгож өгсөн юм аа. Өөрөөр хэлбэл бидний Тэнгэрийн деваачнд орохгүй ч Бурханаас шалтгаалаад нь шүү дээ. Гэхдээ боёо би чамд гинт ингээд юу гэдэг хамгийн сүүлийн iPhone 16 ч юм уу те бэлгэлээ гэж бодъё л да цааш нь. Оо мегаха юу яаж би юм үнтэй юм зүгээр ах юм бэ? Эсвэл та нав Франктад байгаа юм уу? Дотор нь байхгүй юм уу? Хоос юм уу? Та ер нь надаар тоглож байгаа гэд авахгүй явчих юм бол чи бэлэггүй болчихно гэсэн үг шүү дээ. Харин чи учир шалтгаан хэрэгтэй ш надад. Тий, тэгэнгүүт би хэлждэггүй боёо. Би чамайг баш тэмхичээнгүү те ийм залуу гэдгийг чи мэднэ. Тийм учраас надад би чамд зориулаад бүр яг энэ утас ингээд албаар ингээд авч ирсэн юм аа тий чамд зориулаад яагаад ч би чамд үнэхээр өгмөр байсан юм аа ямар нэгэн болцолгүй ямар нэгэн нөхцөл чамаа шаардахгүйгээр хан зүгээр л би чамд чин зүрх сэтгэлээсээ энэ утсыг би чамд өгмөр байсан. Яагаад бол чи ингээд утсаар тийм ээ олон сайхан юм одоо сошиал медиад сайхан нэвтрүүлгүүдийг хүмүүст хүргэдэг. Тийм учраас энэ утсаас чамд хэрэгтэй болоо гэж бодоод. Надад бол өөртөө хэрэгцээгээ хангаж байгаа юм утас байгаа учраас та тэр авчирсан юм уу тэрийг авчраг байгаа юм уу? Гэвэл гэж аахгүй юу? Тий. За тэгээд тэгэх юм бол яг хөө тэгээд чи авахгүй чиний сонголт л тоо. Тийм бэлэг учраас. Тий, бэлэг учраас. Тэгтэл чи за би авъя. Тэгтээ мэгийнх энийг та хэдээр авсан? $1200. За тэгвэл би танд нэг надад байгаа $500 өгчөд юм хөө. Эсвэл нэг $300 надад би танд энийг өгчөд. Та ядаад энийг буцаагаад авчихаа гэд. Та надад нэг $300 өгчих юм бол тэр яг үндэ бол бэлэг биш тэр чинь зүгээр нэг хямдруулсан бараа болчихж байгаа юм. Тийм бас $50 ч өгч болох юм шүү дээ. Бэлэг бол зориулагдсан эзэндээ үнгүй ирдэг зүйлийг хэлдэг. Тэрэн шиг Бурхан хүмүүс биднэрт мөнх амийг үнгүүгээр бэлэг болгож өгөхдөө эргүүлээд $300 нэгж байгаа юм шиг чи ийм сайн үсийг хийж буян хурааж гавья байгуулж ийм стандартыг хангах юм бол чи Тэнгэрийн деваачнд орно гэж хэлээгүй. Харин миний өгж байгаа бэлгийг чи итгэл үнэмшлээрээ хүлээж авсан үед мөнх амийг чи итгэлээрээ хүлээж авсан үед Тэнгэрийн деваач улсад орох боломжтой юм а гэдгийг Библи бидэнд заадаг.
За тийм учраас яагаад Христ итгэл монголчуудад хэрэгтэй вэ гэхээр Библийн дагуу Христ итгэл өөрөө бидэнд мөнх амийг өгдөг учраас. Монголчууд бид зөвхөн монголчууд бид ч биш. Энэ дэлхий дээр байгаа 8 тэрбум хүмүүс бүгдэнд нь л Христ итгэл хэрэгтэй гэсэн. Тэр дотор монголчууд явж байгаа. Ийм л учиртай гэсэн. За баярлалаа. Тэгэхээр яг гоо зөвхөн саний асуултан дээр жоохон ингээд нөгөө нэг зүйлийг нь тодруулж асуухад Христ итгэгчид тэгэхээр сайн юм хийж болохгүй гэсэн үг үү? Яа гэсэн үг вэ? Сайн юм хийгээд ямар ч хамаагүй гэх утгатай сонсогддог эсвэл би буруу ойлгочих уу? Та буруу ойлгоогүй. Яг бол би тэр хэсгийг тайлбарлах учраас, яриаг учраас тэр хэсгийг би орхитуулчлаа. Энэ зүгээр логикийн дистраны л асуудал байна. Дистран. Тий. Эхлээд сайн үс хийснээр хийж буян хураажснараа мөнх амийг авах биш. Харин эхлээд итгэлээрээ мөнх амийг аваад мөнх амийг авсан хүмүүс өнөөдөр та битээр ярьж байгаа гол сэдэв болох нөгөө нэг сайн хүн болж хүмүүжих. Сайн үсийг хийх. Сайн амьдрах. Зүгээр нэг сайнч биш. Зүгээр нэг алтан дундч биш. Болж өгөх юм бол бүр тэрнээс ч илүү сайнаас илүү сайн руу тэмүүлсэн. Тим амьдрал руу Христэд итгэдэг хүмүүс өөрөлдөл Христ итгэл маань бид нарыг тим амьдрал руу үргэлж ятгаж түлхэж идэг. Ятгаж гэсэн үг байна шүү дээ. Аа. За ятгаж гэдэг маань би илүү нэг сүмийнхээ хэллэгээр ярьчлаа л да ер нь бол тий. Цуглааны хэллэгээр гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг гэхээр ямар ч албадлаг бол биш гэж юу? Итгэл өөрөө биднийг зүгээр байлгадаг. Зүгээр суулгадаг. Жишээлбэл та их нэртэй хайртай. Хайртай. Тэр хайр чинь таныг тэр эмэгтэйгийн төлөө ямар нэг юм хийхэд зүгээр суулгахгүй. Би яавал их нэрийгээ баярлуулах ч гэдэг юм уу те. Өө их нэрийнхээ урдуур нь ороод нэг энийг хийчихээ та гэдэг. Тэгэхээр хоёул эндээс арай өөр жишээ авбал арай зүгээр юм уу? Тэгэхгүй бол манай их нэр чи хайр дээр нь яагаад зүгээр суугаад байгаа юм гэвэл. Тэгэхгүй л да яа тэгэхээр чи яг мэдээж одоо юу гэдэг том зургаар нь харах юм бол та хоёр бие биентэй хайртай байгаа. Бие биенийгээ төлөө олон сайн зүйлийг үлдэж байгаа. Зүгээр эн чинь нэг буудан дээр гар утсаа барай суух талаар яриг байхгүй. Ерөнхийд том зургаар харах юм л. Тийм том зургаар нь хараарай. Эхнэр чинь таны зүрх сэтгэлдээ таны төлөө гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр яг үнтэй адилхан. Ер нь бол Христ итгэл өөрөө бид нарыг сайн улс руу үргэлж түлхэж, сайн үсэг хийхийг ятгаж тэр дотроос бодлож гэсэн үг. Тийм учраас зөвхөн дэлхийн түүхийн бүхэл цаг хугацаанд хамгийн их сайн үсэг буюу хүмүүнлэгийн ажлыг хийж эхлүүлж байгуулж исэн хүмүүс бол дандаа Христ итгэл хүмүүс байдаг шүү дээ. Ихэвчлэн. Жишээл одоо ингээл дэлхийн зүүн байгууллагыг хавтай. Яг энэ дээр нь шууд нэг асуултыг асууя л да. Христ итгэл заримдаа нэг ингээд сайн юм болгоныг өөртөө нааж яриад байгаа юм шиг санагдаад байгаа нь айгу итгэмээргүй байгаад байна. Тэгвэл энэ үнэн үү? Тэгэхээр та яг ямар өнцгөөс нь хараад дандаа өөрсөндөө нааж ярьдаг гэж хэлж байгаа. Тэрийг бол би сайн мэдэхгүй байна л да. Яг зүгээр. Харин ч одоо Христэд итгэгч нар нийгэмд бол нэг гарч ирэл бид нар ийм сайн юм хийжлээ гэж нэг ярьдгүй шүү дээ. Бид нэг тийм камерны өмнө сайн юм одоо нэг хийгээд идэггүй шүү дээ. Харин ч Христэд итгэгч нар чимээгүйхэн бүр хэдэн зуугаар нь сайн юмнуудыг хийж идэг. Гэтэ чимээгүй хийж чаддаг. Би яг нөгөө дэлхийн түүхэнд ийм болоод энэ бол Христ итгэгч хүн байсан гэдэг утгаар нь энэ бол одоо тэ манай хүн байгаа гэж харж гэнэ үү гэж наагаад байна гэдэг утгаар нь яриад байна л. Амт тий. Тэгээд яг бид нар хоёулын саяны ярьжсэн сэдвийн дагуу би сая хэлж байна л да. Үнэхээр одоо хийцэн юм чи одоо тэрийг ярихад бол нэг буруу юм биш л те. Жишээлбэл одоо түүхийн талаар бол тий түүхэн дэж дээр за яг өнөөгийн байдал дээр ч гэсэн сайн юм хийгээл яг үнэндээ бол нүд үзүрлэгдэл явдаг хүмүүс чинь Христэд итгэж нар байт юм дөө. За тэгэхээр ямар ч байсан сайн юм хийдэг нь бол үнэн гэж ойлголоо.
Тэгэхээр хувь хүн өөрөө яг нэг чухал шийдвэр гаргана гэдэг бол тэр бол одоо тухайн хүний амьдрал тохиолдох за хөндлөнгийн өнцгөөс харахад ч гэсэн энэ бол яалтчгүй нэг том маш чухал зүйл. Хэрвээ тэр шийдвэр нь үнэхээр сайн шийдвэр байх юм бол тэгэхээр шийдвэр болгоны цаана бол ямар нэгэн учир шалтгаан байдаг гэдэгт бид нар итгэдэг. Хэрвээ шалтгаангүй шийдэж байгаа юм бол тэр хүн яалтчгүй буруу шийдвэр гаргаж байна. Тэгэхээр та нэгэн цагт Есүс Христэд итгэх шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийг та яагаад гаргах болов гэдэг талаар асууя л та. Энэ нь бас итгэмээргүй ш. Тань шиггүй яагаад Христэд итгэчихв те. Таныг одоо ингээ харахад Христэд итгэж гэхэд итгэмээргүй маа гэдэг өнцгөөс ч юм уу. Яагаад энийг хэлээ? Тэгээд чи бол айгүй тийм бодиттой факт их тийм бодит юм асууж байгаа хэл та. Тэ яг зүгээр би бас нэг ингэж боддээ. Ер нь нэг хоёр үнэн байгаа та. За. Нэг нь бол бодит үнэн. Бодит үнний цаана жинхэнэ үнэн гэдээ бас нэг үнэн байгаа. Жишээлбэл одоо юу гэдэг одоо бас л Библийн нэг тийм түүхээр би товчхон тайлбарчил. Жишээлбэл одоо Есүс Христийн сургаалыг бүтэн өдөржингөө ингээд бүр хэдэн мянгаараа хүмүүс тухайд ингээд сонсч ирсэн тухай Библийн шинэ гэрэний эхний 4 номонд байдаг. Есүсийг сургаал зааж номлох үед хүмүүс бүр энэ чи юу сургаал вэ гэдээ бүр ингээд гайхаж биширж исэн байдаг. Яагаад гэвэл тэр сургаал маш хүчтэй хүний амьдралд тийм ээ одоо нөлөөллүүдийг үзүүлж ирсэн учраас. Яг өөр ингээд тархиныг өн рүү орж исэн. Бүр зүрхнийх нь гүн рүү орж исэн. Зүрхнийх нь хоёр талдаа хурц ихтэй сэлмэт орж исэн гэж те. Амар хурдан орж исэн тийм. Бүр нэгтчин орж исэн те. За тэгэд мэдээж одоо өдөржингөө нөгөө нэг сургалтанд суудсан сургаал сонссон хүмүүс чинь үлсэж байгаа шүү дээ. Тэгээд Есүстэй хамт байсан Есүсийн дагалдагч нараас Есүст хэлдэг те. Энэ олон хүмүүс одоо ингээ өдөржингөө байчлаа. Эдэнд одоо идэх юм хэрэгтэй байна. Тэгээ биднэрт байгаа нэг 5-7 2 загас байгаад ддэг. Энэ хүмүүс чи 50000 хүн байна. Яаж хоол? 5-7 2 загасаар 50000 хүнийг хооллох боломжгүй гэдэг нь бодит үнэн. За. Тийм үү? Гэтэл цаана жинхэнэ үнэн байсан нь юу гэхээр таны өнөөдрийн надаас асуугаад байгаа гайхамшиг үнэн юм уу гэдэг тэр асуултын хариулт нь энд байсан. Жинхэнэ үнэн гэдэг нь хэн байсан бэхээр Есүс Христ өөрөө байсан. Есүс Христ ер бусын тэр гайхамшигыг хийх чадaltaй тэр бурхан байна. Тийм учраас Есүс тэр 5-7 2 загсыг аваад тэнгэр өдөө өргөж бурхан тандан талархан залбираад тараасан чинь тэнд байсан 50000 хүнийг хангалттай хоолох хэмжээгээр тэр 5-7 2 загс үржигдсэн байсан. За үлгэр юм шиг сонсогдож байгаа зү. Гэтэ энэ бол энийг бид гайхамшиг гэж хэлдэг. Гэтэ болцсон үйл явдал. Болцсон үйл явдал. Тэгэхээр 5-7 2 загсаар хүнийг хоолж чадахгүй нь бодит үнэн мөн. Гэхдээ жинхэнэ үнэн нь тэр гайхамшигыг үлдэж чадах Есүс Христ тэнд байгаа нь жинхэнэ үнэн буюу бодит үнний цаачин жинхэнэ үнэн байгаад нь шүү дээ. Яг болохгүй нь бол бодит үнэн. Тэгээд тэр болгоцсон нь бол жинхэнэ үнэн байгаад байна. Тэрийг бид нар гайхамшиг гэж хэлж байгаа. Тэгэхээр таны амьдрал яг үүнтэй адилхан. Би жишээлбэл яг л одоо тэр өсвөр насны хүүхэд 90-ад оны дунд үед би цуглаанд явж эхлэхэд Христэд итгэе гэж би цуглаанд бол очиог л дээ. Зүгээр хийх юм байхгүй да. Эсвэл одоо цуглаанд очсон ч уур амьсгал надад таалагдал очсон. Би бол дотор улаанх бол энэ харин шашинд итгэхгүй. Энэ гадаадын барууны шашин энд бол би итгэхгүй гэж би бол очижсэн. Тэр бол бодит үнэн байсан. Тэгээд миний аав ээж ах эгч нар ч гэсэн за бүр тэр дундаа манай аав бол Баянгар аймгийн Хуучин суманд Цэвийн Дундаг гэдэг бүр маш том тэр лам хүн дээр өссөн. Манай аав бол бүр гигантэн дээр өссөн тийм гүн гүнзгий будын шашин том байсан. Аав маань намайг Христийн цуглаанд Есүсийн цуглаанд очлоо гэдгийг мэдх юм бол ер нь бол намайг хэрэгхаар байсан. Тийм учраас би тийм нөхцөл байдлын хувьд. Гэхдээ би цуглаанд очсон. Тэгээд цуглаанд очиод би Христэд итгэх гэж биш зүгээр цуглаанд очиж үзмээр санагдаад тэнд тийм уур амьсгалтанд татагдаж ингэж явж исэн.
Тэгээд яг хөө гинт нөгөө нэг түрүүний 572 загсаар ингээл 5000 хүнийг хоолсон юм шиг тийм гайхамшиг бол бий болоогүй л дээ. Гэхдээ яг тэр гайхамшиг болоогүй ч гэсэн миний зүрх сэтгэл дотор баг багаар Христ итгэлийг таньж мэдэх тусам энэ бурхан чинь үнэхээр байд юм байна. За энэний нэг юм одоо юм нэг очийг асааж өгсөн энэ Христэд итгэхэд нэг анхны нэг юм очийг асааж өгсөн нэг үйл явдал бол байдیں۔ Надаа. За. Тэр нь бол юу гэхээр манай ээж намайг төрөхөд л яг оншин нь бол гардгүй тэгсэн ирнэ хаяа ямар нэгэн байдлаар ингээд татаж унцдаг. Тийм тархинда тийм нэг гэмтэлтэй тийм хүн байдیں۔ Тэгээд ээж маань ингээд татаж унахаар хамаг ингээд би энүүд ингээд татчихдаг. Тэгээд бид нар ингээд ээжийг татаж унангууд л хаач хамаагүй хизээч хамаагүй татаж унах аюултай. Тийм учраас хүүхдүүд нь дандаа ээжийг хаач явсан нэг хүүхд нь дагаж явдаг гэсэн үг бид нар. Тэгээд гэртээ ингээд нэг өдөр нэг орой байж ч ундаг байхгүй. Тэгээд бид нар яг нэг тосч аваад юм мөргүүлэхгүй бол тосч аваад тэгээд унангууд л бид нар нөгөө хамаг би ингээд массаж хийгээл биеийн тавьуулах гэдэг. Тэгээ яг би дөнгөж цуглаанд яваад удаагүй байсан. Тэгтээ сургаал сонсцсон. Бурханаас ертөнцийн эзнээс гуйх юм бол ертөнцийн эзэн гуйлтанд хариулж өгдөгөө гэдэг сургаал би сонсцсон. За тэгээд ээж маань ингээд яг унаад бие биеийн тавирснаас хойш шууд ухаан орчдгоо нэг 20-30 минут ч юм ингээд байдаг. Тэгээ багаар ингээд ухаанд буцаад ингээд сэрэгдэг. Тийм байсан байхгүй. Тэгээд яг унсан би нэг ахтайгаа байсан. Битээр ингээд ээжийг тосч аваад нөгөө яг л хийдгээрээ те гар маранд нь массаж хийгээд ингээд байж байгаа. Гинт надад нэг бодол орж ирсэн. Нэрээ Есүсээс залбир гуйх юм бол хариулж өгдөг гэсэн нэг удаа гуугаад үзье. Тэгээ би яг залбирч ирсэн байхгүй дотроо. Яг дотроо Есүсээ та миний ээжийг эдгэж өгж надад туслаач гэж. Би бүр яг анх удаа нөхцөл байдлаас шалтгаалan би яг ингээд чин сэтгэлээсээ Есүстэй залбирсан миний анхны залбирал тийм байт. За тэгсэн чинь тэгээд яг залбираад яг нөгөө залбиртаг гүн гүнзгий орцсон байжсэн чинь хажуунаас нөхөр цохоод тахгүй. Тэгээ ингээ яасан чи чи одоо хүснийгээс суугаад байгаа нь очиод талчуу нь ороод ирэлтэй чи. Загнахгүй юу? Тэгэхээр би босоод угаалтурн дээр очиод гар нүрийн ачир хүү туусаар ингэж норхочоод мушгаад нөгөө ээж жин тавих гээд буцаад хүрээд ирсэн чинь ээж ингээ өндөгөө суудсан. Аль хэдийн ухаан нь орцсон. Тэгээд ээж нь хүүгээ айлгачуу да гэд ингээд намайг тэрж авчихсан байхгүй. Нөгөө нэг 20-30 минутын дараа ухаан нь ордог. Яг энэ үйл явдал надад яг нэг тийм сая Есүс миний залбирлыг сонсчлоо да. Есүс гэж байт юм байна гэдэг анхны итгэлийн тэр нэг жижиг очийг асааж өгчсэн байхгүй. Гэхдээ яг тэгэнгүүтлээ би шууд ингээл амар Христэд итгээл шууд ингээл ячаагүй л дээ. Үйл явц байсан. Баг багаар цуглаанд яваал сургаал сонсоол энэ чи юм учиртай юм байна гэл ингээл ер нь бол Христэд итгэсэн. Түүнээс хойш би ингээл за би яг 96 оны 4 сарын 17-ны өдрийн 16 цагт би яг албан ёсоор Христэд итгэжээлаа гэсэн юм бол байхгүй. Тий. Тэр явцын донд үйлсэн. Тий, явцын донд үйл явц байсан. Ээжийн талаар асуувал ээж нь тэгээд гайг болцсноо ер нь. Тэгээд их сонирхолтой нь тухайн үед манай ээж дараа намайг дагаад цуглаанд явдаг болсон. Христэд итгэсэн. Одоо миний ээж 85 настай хүн байдаг. Амьдралынхаа бараг сүүлийн 10 жилийг Христийн цуглаанд явж бүр Христийн цуглаанд бид нар бол үйлчлэн гэж хэлдэг бүр үйлчилж байгаа. За одоо л яах аргагүй өндөр настай болсон учраас одоо гэртээ байгаа. Огт бол унахаа болсон болов биш. Тэгвэл ер нь бол урд нь бол сардаа нэг удаа ч юм уу найдвартай ундаг байсан бол одоо сүлдээ бол нэг 2 жилд нэг удаа ч юм уу те бүр ачаал мачаал авсан үедээ бол те ундаг те. Тэгээд миний аав одоос бас 10 гаруй жилийн өмнө энэ хорвоог орхисон. Тэгтээ миний аав бас
энэ орог орохынхаа өмнө Христэд итгээд Иесус Христийг хүлээж аваад аварчаа гэж хүлээж аваад энэ орог бас орохынхаа өмнө бас цуглаанд хэсэг явж байгаад энэ орог оргисон байдаг. Нөгөө нэг түрүү яриадсан нөгөө Харнак гэд нөхөр үстэй. За. Нөгөө төмөр замын хүн гараас нөхөрч томх. Олон жил залуудаа олон жил бас шороо оног орцсон явсан л да. Манай тэр ах хэвээр амар өөрчлөгдсөн шүү дээ. Христэд итгээд. За. Пүү. Манай хамаатан садан мадангийн хүмүүс чинь нөгөө нацгаа арх ухаа болцсон гэж шүү дээ. Бүтэрээд тамхич татгаа болцсон гэж шүү дээ. Тамхис татахгүй. Тамхис татахгүй болоод тэгээд манай хатагтай яг сая жил гарангийн өмнөөс энэ орог оргисон л доо. Гэхдээ манайх яасан бэ гэхээр нас орохынхаа өмнөх он жилүүдэд биш үү? Бүтэн жил гаруй хугацаанд их нэртэйгээ 7 хоногт 2 удаа бүр маш их хэмжээний хоол гэртээ хийгээд халуун савнуудад хийгээд цай чанаад зүгээр өөртөөгөө сайн дураар хар хорингийн гадаа байдаг нөгөө өөрийнх нь үеийн өөрийнх нь тэгж явж хахад хамт архиуж архины амралтай болцсон байсан хар хорингийн тэр нөгөө тараншаа болон муусны нөгөө хоолоон дээр амьдардаг тэр хүмүүс дээр очиж 2 жил хагасын турш манай том ах тэдэнд бүр ингээд хоол аваач өгөөд халуун хоол цайгаар дайлаад тий үйлчлээд ус мөсийг ингэж засаж өгөөд жил хагасын турш тийм үйлчлэжсэн тий. Тэгээд нэг удаа тэгж явж ирсэн шүү дээ биш бүр жил хагас явах. Жил хагас. Тэгээд манай ах их хоёрыг очдог тэр үед бүр нөгөө нэг хараар ингээд тэг аваа хүмүүс ингээд цугулцсан. Одоо нацгаа ирнэ гэд хүлээж идэг болсон байсан. Тэгээд надад бүр хэрэг сонирх юм надад бүр тэр үйлчлэн зураг мургууд одоо ч гэсэн байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тиймэрхүү өөрчлөлт болсон байна шүү дээ. Тэгсэн шүү дээ. Тэгээ энэ бол бодит түүх. Яг бодит түүхтэй. Би бүр ингээд ахыхаа тэр үйлчлэн би бүр маш их бахарч байсан. Гэхдээ хараа тэр хоёр яг үнэндээ бол өөрсдөнд нь илүү байсан учраас биш. Заримдаа өөрсдийнхөө тэр 7 хоногтой идэх бахыг цуглуулж хагаад тэр хүмүүс хоолыг тавьж өгчээсэн байна. Тэгээ тэр 7 хоногтой хоолоо яаж болох вэ? Яг л тэгэл өөрсдөө нэг өөр тэг ажил хийгээд. Итгэмээргүй юм тийм. Тэгээд ус бодит түүх. За баярлалаа. Итгэмээргүй. Гэхдээ подкаст энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Бид нэр итгэмээргүй асуултуудыг Монгол илгээлт Христийн чуулганы пастор Хөв хүний хөгжлийн институтийн багш ноён Мегмар Доржоос асуулаа. Харин тэр энэ үнэн үү гэдэг талаар та бүхэнд хариулт өглөө. Харин үнэн үү үгүй юу гэдэг дээр та өөрийнхөө дүгнэлтийг хийх баха. Сонсогчдаа итгэмээргүй асуултуудыг манай нэвтрүүлгийн яг энд гарч байгаа мэйл рүү илгээгээрэй. Бид нар таны асуултыг мэрэгчлийн хүмүүсээс асууж энэ нь үнэн үү гэдэг талаар хариултыг авах болно. Итгэмээргүй гэхдээ дараагийн дугаараар эргээд уулзцгаая.